Эрхэм үзэгч та бүхэн өдөш бүр 21 цагаас үзэж заншсан залуу зохион бүтээгч 2013 олон суралдааныг үзэж байна. Бид та бүхэндээ 2 дугаар шатныхаа шалгуултыг хүргэж байгаа. Ерөнхий ивент итгэгч шинэ бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Яг одоо миний хажууд байгаа энэ бүтээлийг хараад үзэгч та бүхэн ямар зохион бүтээгч орж ирэх гэж байгааг айгуул бол мэдж байгаа да. Энэ бол зохион бүтээгч Баяр Магна, харин түүний бүтээл Сур элдэгч. За ингээд тайзан дээр өрн гаргаж ирээ. Зохион бүтээгч Баяр Магна. За манай та саяд барилдсан уу? Үгүй юу. Тав давсан нэцээс гарчсан. Би барилдсан байх чадсан байхгүй. төгөлдөр манай нэвтрүүлгийг жижиг дунд бизнесээр эрхлэгчид үзээд за бүр санаа аваад 2-3 зүйлийг амьдралд хэрэгжүүлээд бизнес болгоцсон тохиолдлууд байгаа. Тэрийг одоо тэгвэл оюуны өмчийн газар хэлэх ёстой шүү дээ. Манай хүүхдүүдийн санааг өөрчилсөн. Өөрчилсөн юм байна. Гэх мэтлэн одоо энэ сур элдэх төхөөрөмж маань бас орон нутгийн хүмүүст их таалагдах болов уу? За бас нөгөө цогоо ах маань бас байнга ярьдаг шүү дээ. Цогоо ахын ах нь хэдэн сая төгрөгөөр сураа зардаг үлээ. Тэгээ цогоо ах ер нь сур элдэж өссөн хүүхдчтэй. Тий. За ингээд бүгдээрээ сур элдэгч бүтээлдээ танилцъя төхөө. За. За Баяр Магна цаг явсан. Манай сур элдэгч төхөөрөмж нь болохоор яг 1-р шатн дээр орж ирсэнтэй ижилхэн юутэй мошиж ингэж элддэг. Яг тэгтээ бас сур элддэг гэд бүрэн гүйцэд элддэг гэд ойлгож болохгүй. Нөгөө сур ингээд би манай аймгийн халаа ингээд гараараа мошиж элддэг. Тэгээд яг тэр мошилтын хэсгийг хөнгөвчлөөд тэгээ механикжуулаад ингэж орж ирсэн юм аа. За ажиллуулад үзүүлье. Ингэж элддэг байгаа. Тэгээс манай жоохон залгуураа ингээд хөндөрүүлээ тэгээд яагаад хөдөлгөөдсөн. Удаа ажиллуулад орхиж ил доо төхөө. Энэ төхөөрөмжийг бол нэг багт дагалдах юм байна те Баяр Магна. Үгүй яг энэ ч нэг энэ жихний асуудлыг шийдэж чадаагүй. Тэр жоохон хөндөрөх юм да. За энд бас амарна. За энэ ер нь бол нэг л зүйл болохгүй байгаа нь бол тодорхой байна. Гівчиг юу вэ гэдгийг одоо бүгдээрээ олж тогтоондоо. Бахил таарахгүй байх юм да. Тий. Ахинд л учир байна да наач. Үгүй энэ хавцал нэг хөндөрөлт үүсэх шүү нэ. За ойлгосон. За залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн 3 жилд их л олон төхөөрөмж ажиллахыг үзсэн. Ийм ууртай ажилтдаг төхөөрөмж үзүүлээ. Гом гээд уурлаад ах юм тий. Яг энэ ч нөргийн нөө чинь юутай жигтэй. За. Одоо тэгээд нэг чихэн яагаад жоохон асуудалтай тэгээд тэг мошигдаг юу? Мотор чи яаж эргэлтээ өрчилж байгаа юм? Зүгээр угаалгын машины таймер чиглэлээ өрчилж байгаа юм уу? Ингээд нөө чи өөрөө гараараа ингэж явах юм уу? Чи гараараа ингэж чиглэлээ өрчлөж байгаа юм уу? Тий. Тэгээд сур элдэж нэг хүн хажууд нэгээ суучих юм уу? Үгүй яагаад моторын бас тохиромжтой мотор тавиад ингээ өөрчилж болно шүү дээ. Одоо бол тавиагүй юм. Тавиагүй. Тохиромжтой мотороо бид нар олоогүй байгаа. Яг уламжлалт аргаараа элддэг одоо наа чи арай л сул талтай болсон байна л да. Өөрөөр хэлбэл яг ингээд автоматар эргүүлж байгаа тохиолдолд эхлэл төгсөл хоёр дээрээ л хамаг ачаалж ирнэ. Өөрөөр хэлбэл яг сурны чи одоо яг тэр хоёр бэхэлгэн дээр чинь л элдэлт явагдана гэсэн үг л дээ. Одоо мушгиралт явагдаж гэсэн үг шүү дээ. Одоо чи нөө гараар мушигдгийг л хөнгөлөөд байгаа юм шүү дээ, тий. Яг тэр хэсэг маань яг хөглөөр зөөлөр нь яг нөө тэр ингээ элдэх процесс маань тэнд л явагдана гэсэн үг. Яг голын хэсэг дээр ерөөсөө явагдахгүй шүү. Сая чи харсан баг тий. Гол хэсэг чи ингээ сулраал эргүүлээд атгааш бүр сулраал. Өөрөөр хэлбэл тэр яага сулраад байгаа юм бэ гэхээр чи дээр нь амортизатор тавьчихсан байна. Үнэхээр юм амортизатор хийхгүй бас болохгүй л дээ. Тэгэхээр чи энэ ийм зүйл хийгээд байгаа энэ маань яагаад бүрэн гүйцэд үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэхээр чиний шийдэл маань яг болохгүй байна л гэсэн үг байхгүй. Чиний яг тэр бодож олсон санаанд чиний шийдэл нийцэхгүй байна л гэсэн үг тийм ээ. Тэгэхээр яг миний хувьд яг энэ бүтээлийн хувьд бас үнэхээр яг тодорхой хэмжээний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж дүнлэх гээд байна л да. Одоо яг тэр нэг сур элдэлтийн тэр мошигдаг процессыг л хөнгөвчлөн гэж үзсэн. Тэгээд ерөөхдөө таны хэлж байгаатай бас зарим зүйлүүдээр нь тэгээд санал нийлж ийн тэгээд яг уулан тэгээд бас манай юм жоохон нэг моторны асуудалтай байгаа юм да. Тийм моторны уулан л дордод ажиллуулж зүгээр байсан тэгээд Тэгд ер нь яг нутгийн ажиллагаар болоод идэх үгүй. Улаанбаатарт авчирал идэгчдэг юм дээ. Үгүй энэ гол бүсийн зүрх. Гол нь ичээ ажиллуулж бид тэгээд ичээ ирээд ажиллуулж үзээгүй. Тэгээ юу яагаад энэ өнөг шууд метро юу автобус дотор ачаад ирсэн. Тэгээд
хүмүүс гიშгээл яг энэ дэгэ мэгэн дээр тэр суугаад яагаад яваадсан. Яг ингээд ямар зөрөгтэй хүн тэгээд суугаад орно. Ингээд том ингээд гахаа зүг тавьсан. Тэгээ дээрээс суугаад тэгээ бас ингээд нэлээ хүмүүс хөлөө тавьж байгаа тэгээ гişээ. Би та нарын оронд ирсэн бол яг одоо аль дуран чинь тэр дурлаа харж байгаа хамт ирсэн хүмүүст хэлэх хэрэгтэй. Та нар яаж байгаа юм бэ? Би сая тэнц дэгэн дээр суугаад орондоос Улаанбаатар руу ирсэн байх юм та нар. Наа чи болохгүй. Чи мушгч дээр л тэгээд ээрүүлдэд болж гин гэж бодож байна. Үгүй. Яагаад тэгэхээр тэр өсөж байгаа мод чи яг ингээд сурныхаа нүгээр орохдоо энд чи яг эргэлтийн ачаал ирээд бүх сурныхаа дагуу нэгэн жигд хаалт үүсгэнэ. Одоо наа чи яаж нэгтэр сурагч угаасаа хаалааж илддэг. Хаалааж илдэхэр болохоо ч тийм тасарчдаг. Хийт хаалааж болдгоо байхгүй. Тэр одоо энэгээр бол яаж нэгтэр зөвхөн тэр мушграад хүч авж байгаа хоёр хэсэг дээр л илүү хаалт үүсгэж байна. Тэр чи ээрэлдэх процессыг бүгдийг нь хараа. Нийт сурны яг дээрээсээ доош хүртэл бүх процесс яг тэр сурны чинь мушгиж байгаа тэр мушгилтын хүчнүүд яг ээрэлдэх жигдэх явдаг байхгүй. Тэгэхээр наа чи огт болохгүй. За одоо яг би бол шаардлага хангаж чадахгүй гэж бодож байна. За үндсэн үүргээ гүйцэтгсэнгүү гэсэн дүгнэлтэнд хүрчихв. Цогц хөлн шүгч өндөр ямар ууртай хэлсэн мэсэ тий. За болдотор шүгчийг сонсъё. Өндгөө өгчээ. Шууд саналаа өгье гэж яг ирлээ. За бүтээл 3 дугаар шатнд тэмцэхгүй өөрсөлдөхгүй л болчлоо л. Ерсаар өтл 3 гэрэл болчихлоо. За залуучуудаа. Тэгвэл сур илдэх энэ төхөөрөмж бол бидэнд яг аргагүй хэрэгтэй, монгол хүмүүс хэрэгтэй. Ажиллах юм их байна гэсэн үг. Улам хөгжүүлээрэй. Дараачийн удаад супер бүтээлтээр амжилт хүсье. За амжилт залуучуудаа. Уулын тэнцэн гэж нэлээ найдаж ирсэн тэгээд төхөөрөмж маа тэгээд яг чи хотод ирээд ажиллаж үзээгүй. Тэгс чи бас жоохон асуудал үүсээд. Ямар асуудал үүсэн? Замдаа юу нь яаж авчирсан юм бэ? Замдаа юуны зөөр шууд автобусанд нийтийн оноод хийгээд яваад ирсэн байхгүй. Тийм том гахаад цөөхтэй авцаа. Бүр нэг ах дээр суугаад яваадсан тэгээд. Тэр бас нэг тиймэрхүү талаас тэгээд гэмтэл үүссэн байх л гэж бодож байна. Яг юуны гэмтэл юм бол яг тодорхойлж чадсан уу чи сая? Моторн дээр л моторондоо л асуудалтай ажил. Манай хоёрын жоохон сэтгэлээр унаад бас үгэн жоохон гарч өгөхгүй байх шиг байна. За мэдээж дараагийн тэмцээнүүд та хоёрыг хүлээж байгаа. Манай дараа жилийн залуу зохион бүтээгч уралдаанд амжилттай оролцоорой. Тэгээд 2 дугаар шатнаад тэнцэж гарч ирээд гурлаа сайхан ярилцъя. Тэгээ болно үү те алдаанаас соролцъя. Яг үнэхээр энэ сайхан шүү дээ тий. За амжилт хүсье. За баярлалаа. Ерөнхий ивент итгэгч шинэ бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. За хэлийн зэргийн залуучууд маань их сонирхолтой санаа бүтээлийг нэгдүгээр шатнд танилцуулсан. Хийж амжсан уу? За энэ нэг том мундаг гоё хайрцагт бүтээл нь байгаа юм шиг байна да. Одоо эн чинь баг сав баглаа бодлоо хүртэл хийгээд ирсэн шүү дээ. Тий, одоо энэ ингээд хотлоон гарахаар бэлэн болсон гэсэн үг л дээ. За бид нар бүтээлийн зураг одоо энэ ч байна л да. За энэ баггүй нарны дэлгэцэн энэ ч. Ингээд дөрөв дугуйна. Ингээд энэ дөрөв дугуйг нь Сантек гэд Монголд ингээд бас Орофт идэх үйлдвэрдэг үйлдвэр байна. Тэрэнд очиж ингээд захиалгаар хийлгсэн. Тэгээд тэр нарны дэлгэцэнд бас мөн адилхан Монголд хийгдсэн. Энэ юу н бүтээлийн бүхнүүд камераас бос зүйлсэн бүгд Монголд хийгдсэн байна. Ингээд Санко Кодер Монголиа гэдэг үйлдвэрт бол одоо нарны дэлгэцэн хийлгсэн. Монголын хамгийн анхны жижиг дэлгэцэн. Босноор бас гэдэг бүтээлд онцлог байгаа. Тэгэхээр одоо ингээд Сантек болон Санко Кодер Монголиа энэ эрдэнэ хэсгийг нь болохоор мөн замын цагдаагийн хойтлын сайлник үйлдвэрт очиж. Энэ юу дандаа Монголдо хийгдсэн гэдгээр л ер нь онцлог доо. За хаана хийснийг хэлгснээ бол ер нь тодорхой ярьчлаа дөө тий. За нэг нь холбооны чиглэлээр сурдаг лөө. Яад мэрэгчлээ. Би бол өөрөө холбооны инженер хүн. Тэгээ энэ бүтээлд бол яаж орсон гэхээр гол нь мэрэгжлийн талаас бол тэгээд яг одоо тий одоо энэ санааны чи энэ санааг ийм байх шүү. Одоо нарийн ширийн нуглаа гэж ярьж штэ тий. Тэр бүтээлүүдээр бүгдэн дээр нь ерөөхдөө өөрийнхөө санааг тусгаад бид хоёр хамтран тэгээд бүтээлийг ямар ч төгс хэлбэрт оруулах юмсан гэсэн эрмэлзэлтэйгээр л хийсэн байна. Залуу зохион бүтээгч 2013 уралдаанд нэвтрүүлгийг эх орондоо хайртай хүн бүхэн үздэг гэдэгт бид итгэлтэй байна. Тэр тусмаа яг одоо хилчд бол бүр бүгдээр шавцсан суудсан байгаа зургтай юм. Яагаад гэвэл манай дараачийн оролцогч маань яг тэдэнд хэрэгтэй ажилтны тустай бүтээлийг танилцуулна те. За ингээд цог мантахын багийнхныг тайзан дээр өрж байна. Ихрүүд манай залуу зохион бүтээгчд оролцож байгаа. Нөгөө ихнийх нь нэрийг сандгүй шүү би. Цог мандал, цог мандах 2. За, гарч ирээд дүрэл зогсож байгаад Монгол улсын төлөө зүтгэгээд. 1 2 3 и Монгол улсын төлөө зүтгэе. За. Гүйстэй төгөлдрөө. Чи ганцаархна. Тий.
За бүтээл ерөнхийдөө болцсон юм байна тийм ээ. Чи одоо бүр хайртай савтай баглаатай өрөөд ирсэн. Зарцсан юм шүү дээ энийг. За. Энэ бүтээлийн гадна талд байгаа зураг энэ найзтайгаа гуруула та гурав авахгүй юм шүү дээ. Гүү та гурав авахгүй юм шүү. Манай хилчэд байгаа юм л та. Манай хилийн хил хамгаалтанд явж байгаа. Яг одоо өнөөдөр явж байгаа манай. Тэгэл бид нэр ч одоо хилийн манааныхаа зургийг тий. Ягаад бид нэр бүтээлдээ мэдээж хил хамгаалах төхөөрөмж энэ маань адилхан хилийн манаа бол. Асуулт байна. Нүг цэргийн ангийн дугаарыг нуудаг шүү дээ тий. Хилчтэйгээ ингээ царайг бүгдийг ингээ харуулж юм. Боосон л та энэ. Хамаг зэрэг албав юм чи. Улсын нууц муу задруу сэрд орох юм биш үү? Гүүг. Тэр мэдэлж байгаа та зэрэг байх юм шигт. Гэхдээ нэгдүгээр шатан чинь энэ хилж болохгүй улсын нууц гэд бас байсан тал биш шүү те. Тэр нууц юм нууц. Нууц бол нууцаараа л үлдэн шүү дээ. За бүтээлийн танилцуулгын урмын хугацаа бий. За энэ бид төр Скватер аймгийн хилийн онгоц сумд байрладаг. Хилийн 0184 дугаар ангид ажилладаг. Тэгээд тус анги дээр очиж байгаа бид төр бүтээл ингээд туршсан ба. Одоо яг энэ гадаа бол 28 градусын хүтэн. Тэгээд ангийн удирдлага бүгд бид төрийн туршилтанд оролцсон байна. Энэ одоо яг төмөр замдаг руу байрлаад ингээд явж байгаа байл. За үндсэндээ яг сургалтын хотхны дээр ингээд туршилтаа явуулсан учраас энэ маань юу манай Скватер аймгийн онгоц сумаар очиж үзсэн хүмүүс мэдж байгаа. Яг уулын налуу дээр байрлана. Одоо нэг уулын өөдөө явж байна. Ойролцоогоор нэг 20-25 градусын налуутай дээш өгсөө явж байгаа. За энэ бүтээлийг энэ доороос нь харсан байдал. Энэ дээрээс нь ингээ харж байгаа байдал. Тэгээд түрүүнд лодоо оруулах шүүгчийн хэлснээр бид тэр одоо бүтээлээ ингээд явуулж үтсэн. Дээрээс нь энэний дараагаар одоо камерынхаа бичлэгийг яг ямар шоу төвшөнд бичиж гин гэдгийг харуулсан. Энэ одоо манай ангийн захирч байна. Ингээ ангийн өдөр бүгдээрээ ингээд бид тэрийн туршилтанд ингээд оролцоод үнэлт өгсөн байна. Улсын нууц задруулаад шүү. Нартай үйдүү шууд зүгээр нарны энергиээр өөрийгөө тэжээгээ явуучих боломжтой. Өөрийнхөө тэжээлээс зарцуулахгүй. Тэгээд тэнгэр бүрхэг үед тэжээлээрээ явах тийм олсоод орсон байна. Энэ төмблөрүүд нь яадаг вэ гэхээр хоёулангийн энэ тал руу түлхчих чиглэлтэн түлхээд асааж байна. Ийш нь явуулах юм бол энэ тал руу түлхэнэ. Буцаага явуулахаар бол буцаага түлхчихнэ. Одоо энэ буцаага явж байгаа байдлаар. За энэ доор нь энэ түгжээ хийж гисэн байгаа. Энэ түгжээ нь яадаг вэ гэхээр энэ төмөр утаснаас мултруулахгүй. Энийг төмөр утастайгаа барьж явах хэрэгтэй. Энэ саадыг яаж гарч ийн гэхээр төмөр утас маань өөр юм хавтгай ган учраас жавхтаж хойшоо гарна. Дээшээ доошоо бол энэ зурган дээрээс л авч харагдаж байгаа. Энэ одоо манай хотхон байгаа. Энэ хил гэж яг ямар үт юм бэ гэдгийг үзүүлэхийн тулд. Одоо бид тэр бүтээл маань яг энэ торны энэ шонг тэгшлээд дээр нь холбооны шугам байгааз энэ холбооны шугамд ашиглаад явахаар байгаа. За энэ малгай одоо камерын бичлэгэнд малгай ингэж харагдаж байна. Энэ дээр тавьсан мөрнүүд ингэж харагдаж байгаа. Бүр зориудаар ингэж бид тэр засан дээр мөр тавьж өгсөн байна. Энэ камерын маань өөрийнх нь бичлэг өөрийнх нь хийж байгаа бичлэг цаашаа бас дотоод цагийн байдлаа ингээд харж боломжтой байна. За энэ аалах байна. За энэ хажууд нь тамхины харьцаг энэ хайсан гээсэндээ хил зөрчигч хайсан гээсэн хонд эд зүйлс нь яаж харагдах вэ гэдэг маань ингээд харагдаж байгаа байдал. Ингээ хүн яаж харагдах вэ? Цаана торн бит зүйлсүүд яаж харагдах вэ гэдгийг ингээ хотхон дээр ингээ үзүүлсэн байгаа. Хүн хэм бэ? Энэ хүн би өөрөө. За. Даргыг баригдуулж байгаа. Цог мандлаа хөрөөд ирээж. Та бид нэгдүгээр шатанд ярихад бол одоо биелэгдэшгүй мөрөөдөл мэт санагдаж ярьж байсан бүтээл. За нэлээд бас олон хүндрэл бэрхшээлүүдийг та бүхний бас үнэт цаг завыг хүч хөдөлмөрийг авч иж энд өрөөдөр ирэх шиг боллоо. Үүнээс гадна бас ангийн захирагчийн зүгээс та бүхэнд бас цалинтай чөлөө өгч одоо итгэл хүлээлгэж энэ бүтээлийг хийлээ тийм ээ. За тэгэхээр одоо бол зөвхөн урагшаа харна. Өнгөрсөнд ийм зүйлүүд хүндрэл бэрхшээл байсан гэдгийг ярихгүй бид нар. Одоо зөвхөн урагшаа харна. Одоо тэгэхээр нэгд насжилтын тухай ярина. За хоёр насжилт гэдэг нь болохоор хэр удаан хугацаанд яаж ажиллах вэ гэдэг тухай. Хоёрт цаг агаарын хүнд нөхцөлд хэрхэн яаж ажиллах вэ? Сайлаг, шуурга, одоо мөндөр, цас, одоо өөр юу гэдгийг тийм ээ. Бүр хөлдүү одоо хүүтэнд гих мэтлээ. Би буруу ярьж магадгүй бас одоо өөр зүйлүүд гарна шүү дээ тийм ээ. За тэгээд эн чинь бол зураг авахдаа бол одоо хилийн зурвсын дагуу зөвхөн одоо цагаан ийм татсан цас юм уу одоо эсвэл илсэн дээр зөвхөн мөр гарсан байна гэдгийг харах зорилттой тийм үү? Тийм. Зөвлөлтөө таны асууж байгаа зөв. Бүтээлийн насжилт гэх юм бол бүтээлийг бол одоо зүгээр энгийн хийцтэй учраас манай хийчт маань өөртөө засварлаад ямар нэгэн гэмтэл гарах юм бол өөртөө засварлах бүрэн боломжтой байгаа. Дараагийн дугаарт гэх юм бол бүтээл өөрөө ингээд нарны цэнэгээр нартай үе түрүүнд нарны цэнэгээр явчихна гэсэн. Нарны цэнэг үед нөх 4 цаг цэнэгэлсэн тохиолдолд бид дээр одоо яг Санко Колер Монголиа гэдэг тэр нарны дэлгэсний үйлдвэрийн мэрэгчтэнгүүд энэ тооцоог бодож гаргуулсан байна. 4 цаг цэнэгэлсэн тохиолдолд
тэр маань юу 15 цаг ажиллана. Тэгэж тооцоо гаргаж өгсөн. Тэгээ бүтээлийн насжилт гэх юм бол энэ бол ерөнхийдөө энгийн хийцтэй. Энийг бол одоо хинч гараад хаанаас нь ч одоо гэмтлийн олоод засварлах боломжтой. Энэ камер байгаа. Бүгд Монгол улсад үйлдвэрлэгдсэн бүтээлүүд байгаа. Хамгийн гол нь энэ камер маань юу? Бүгд нэрдэгтээр тусад үйлдвэрлэгдсэн энэ камер байгаа. Гэхдээ энэ камерыг өшөө сайжруулахаар бид нар бас бодож төлөвлөсөн юм байгаа л да. Бүтээгч залуусыг дэмжигч, үндэсний шилдэг үйлдвэрлэгч Монгол Базальт компани. Нисгэгчгүй нисэх аппарат хил хамгаалтанд ашигладаг гэхэд тэрийг энгийн нэг хилчин тэр удирдаад явуулахгүй. Тэгэхээр бид төрийн бүтээлийг зүгээр нэг харуул дээр хугацаа зэргийн албаагч болон харуулын дараа өөртөө ингээд бүтээлийг ингээд явуулаад одоо ингээд бүх бүрэн ашиглах боломжтой. Дээрээс нь үн өртөг хямд. Одоо бид төрийн бүтээлийн за яг нийт өртөг нь яг одоо энэ бодит өртөг нь 468. Тэг ийм хідэн ширхэг хэрэгтэй л бид нар. Ер нь бол нэг ставт 200-аар 2 ширхэг. 2-оос нэг ширхэг гэж байна. Тухайн ставын хариуцсан хэсэг болон дээр бүх юмс хамаарч байгаа. За ставын хариуцсан хэсгийг асуугаад хэрэггүй шүү төгөлдрөө. Улсын нууц. Моторын чадал нийт үлээ. Моторын чадал энэ хайрцан дээр бичээд байгаа л да. Минут 100 эргэлт. Энэ моторын чадал энэ дээр бүгд бичээд. Минут 100 эргэлт. Энийг хурдын сайжруулахын тулд чадал нийт гэж. Чадлыг мэдгүй бид нар. Гөө надад байгаа. Бичээс таа. Тэгээ явж байгаа хурд нийт үү гинэ. Одоо явж байгаа хурд нь бол 20 км-т 6 цаг явах байгаа. Энийг 3 дахин хурдах юм бол 2 цагт 20 км замыг туулах байгаа. Хил хамгаалах зорилттой цаг мандахын багийн бүтээл байгаль цагуурын ямар ч нөхцөлд найдвартай ажилдаг байх шаардлагатай. Тиймээс шүүгчид бүтээл хэр оновчтой хийцтэй, найдвартай ажиллагаатай болохыг ойроос харж үзхийг хүссэн юм. Бүтээл бол сонирхолтой бүтээл, гоё бүтээл. Зүгээр энэ дээр бол одоо тэр доотлын металл чавхтаж хамгаална гэж байгаа хэсэг ба штэ. Тэр бол яг боломжийн хэмжээнд хамгаал. Гэхдээ нэг асуудал гарна. Тэгэхээр чи сул металл төг хийсэн мэн те. Холбооны хоёр утас байгаа те. Тэр чинь ингээд металл хүрэх юм бол яг ч богино холбоо штэ. Холбоо ярьж чадах болчих юм те. Тэгэхээр таяр наадах юм тусгаарлагчтай хийгээд тустаа гээ заа хоёр төмөрөө. Шууд үргэлж төмөрөө биш. Зөрүүлж хадаад те. Тустаа хийхгүй бол наа чинь яг саваад хүрэнгүүд нэг холбоо ярьж чадах болчих гэсэн үг штэ. Тийм асуудал гарахаар харагдаж байна. Тэрийгэ шийдэр. За баярлалаа. Одоо яг холбооны хоёр утас маань яг тэг параллел яг нэг тэгш гадаргуу шиг бас байдсан болов үгүй болов. Магадгүй нэг шон дээр нөгөө шон доор нэг төвшөнд биш байгаа тохиолдолд бас энэ маань дунд хоёулаа дөрөв дугуугаа шууд нэг гол 2 дугуугаар нь шууд нэг гол дээр өгсөн шүү дээ тий. Өгсөн зөвлөгөөнд эргэлзээл яваад байна гэсэн үг шүү. Тэгээ хоёр шонгийн хувьд бол энийг бол бид нэр яагаад гэвэл хилийн манаа гэж байгаа. Энэ битэрийн энэ бүтээл маань зөвхөн манаа явахгүй болчихж байгаа юм биш. Тийм үү. Тэгэхээр чин битэрийн энэ бүтээлэн дээр одоо жишээлбэл 7 хоногт нэг удаа заагаад дайчаад бүр 3 удаа явъя. Тэнгүү тэр манаа яагаад гэвэл тэр бүтээлийг тодорхой замын засвар үйлчлэгийг шалгаад мөн хилээд шалгаж байгаа шүү дээ. Тэгж байгаа юм чин тэр одоо замыг шалгаад тэр үйлчлэгээнүүдийн тухай бүрэн одоо хийгээд тэгээ явах бол бүрэн боломжтой. Тороос бол ойлгомжтой. Тэгээ угаасаа ижилхэн яг ижил хэмдэр бүр одоо бүр хэмдэг шимтэй. Наасаа бол тэгж хийн. Тэгээ тэрийг ингэж засварлах үйлчлэгийг заавар зөвлөгөөг нь өгнө. Тэгээ хэлчихэд өөрсдөө засварлах гарын доорх материалаар зөвхөн. Зүгээр энд бол яг нэг илүү тутаа олон багж биш. Зүгээр бах тий бах яхад л тэгэл болчихно тий засаад бүрэн боломжтой. Би нэг юм сонирхсан. Энэ камер хэр удаа ажиллах вэ? Энэ камер өөр дээр давтамжтай байт юм да. Одоо давтамж нь ингээ холдуулчих юм бол 4 хоног хүртэл камер бичлэг хийх тэжээлээрээ. Үнцэн тэжээлээр 4 хоног хүртэл бичлэг хийдэг. Тэгээд дээрэс нь энэ SD картны оролттой. Энэ дээр нь тэр багтаамж сайтай мемори гэдэг. Тэгэх юм бол энэ давтамжийг холдуулсаар багтаамж 4 хоногийн бичлэг. Нэг өөрийнх нь тэжээл бол үнцэндээ нэг 5-6 цаг ажиллах чадвартай байна. 5-6 цаг удаа солиод их юм уу? Гүү. Энийг одоо хурдыг нь 2-3 дахин нэмэгдчих юм бол 2 цагийн дотор үнцэндээ хүрэх юм уу? Тэгэхээр энэ бол хангалттай гэж бодоод байна л да. Зөв. Хаана явж байгааг мэдчих хэрэгтэй гэдэг тий. Ядаж нэг юм чек point байгийн юмнууд байх хэрэгтэй шүү дээ тий. Хамгийн сүүлд орж ирсэн дараагийн цэг дээр ирэх хугацаанд ирэхгүй бол тэгээд дундаас наалга болчлаа гэж бодохгүй болно ч. Тий. Тэгээд бид тэр энэ камерыг нэлээд судалж үзэж байна. Энэ камер маань үнэхээр одоо гар утасны сүлжээтэй газар ажиллаж болохоор ер нь тийм камер нэтээр нэлээд судалж байгаа. Тэгээд энэ камер бол одоо интернетийн сүлжээ ордог бүх газар ажиллах чадвартай камер байна. Энэ шиг тийм камер судалж байгаа руу олдох юм бол энийг бол хаана байгааг бүрэн Тэгэхдээ зөв интернетийн сүлжээтэй гэхээр бас наа чинь ийм асуудал л та. Яг сүлжээтэй гэх юм бол
тэр камерын чинь ажиллах бас чадал нэгсэж штэ. Тэгэхээр л нөгөө батарейнаас чинь хуваалцах юм нэгсэл яваа л да. Зүгээр яг GPS-аар нэг зураас орж ирэнгүүт пак гэдэг өөрийнхөө нэг ганц тохиол шийдэх нь бол илүү бага энерги зарцуулна штэ. Тэгэхгүй бол их супер камер тавьчих юм бол дахиад нөгөө батарейнаас чинь хуваалцах юм л ихсээд байна гэсэн үг шүү дээ. Тэр 20 км-т яаж хүрэх үү гэдэг асуудал чинь л үүсэж байна. Сая би тэр бүтээл дуршлаа л та. Тэгээд дурших хугацаанд би тэрийн бүтээлийг яг энэ бүтээл маань одоо бол 2 кг жинтэй хөнгөж чинь гэж үзэж байгаа. Би тэр аим бүтээл тэр маань одоо яг 5 кг бичвэл бүрэн даах чадвартай ган утас байгаа. Тэгээд тодруулах зүйл дээр сая чи ган утсандаар туршсан гэдэг гэж штэ тий. Диаметр нь хэдийн 5 илийг даана гэж хэлсэн болохоор би та хоёрыг нэлээд дэрийг бас утсаа нэлээд судалсан байх гэж бодоод байна л да. Холбооны инженер. Тий. Хэдэн голчтой 4 мм-ийн 4 мм голчтой тэр утсаар лам болт утас байгаа. Угаас одоо яг тэр утсаар холбоогийнх нь ажиллаж байгаа юм. Тий. Одоо шон хоорондын зайг яатсан ба штэ. Хидээр байгаа бол яг одоо шон хоорондын зай бол яг стандартаар хэдийн тоор 4 м. Энийг тодорхойлоход амраа л та. 4 м бүр 100 м те 50-аас 100 м зайгийн хоёр шон хооронд ингээд татаад өөрийнхөө биеийг даагаад байгаа юм чинь. А зүгээр 4 м хоёр шонгийн хооронд татчих гээд бол тэрэн дээр тодорхой шугамын бас энэ тал дээр бас дахиад мэрэгжлийн үнэт яг та шугам бол одоо яг бид нар бол 30 жил ашиглаж байгаа тэр шугамыг холбооны шугамыг. Яг одоо хэлийн одоо бүх застав тий харуулда одоо заставтаа бол 30 жил ашиглаж байгаа юм чинь бид нар 4 м-ийн тий зайтай шон дээр байрлуулснаар бид нар энийг өшөө одоо насжилт гэж яриад байгаа тий тэрүүг өшөө уртцах боломжтой. Ингээд яг савлгаа үүсгэх болчих. Бидний одоо тий 50-аас стандарт нь бол 50 м байгаа. Тэгээ 70 м ингээд болоо явчихаа. Тэнгүүд ингээд савчаад 30 жилийн настай байгаа юм чинь 4 м зайтай байгаад тий тиймэр хэдий хэмжээний одоо савлгаа үүсэх хүлээ. Тэнгүүд хэдий бас хэдий чинээ даах хүлээ гэх. Ингээд бодоод үзэнгүүт бас дахиад ер нь бол шугам дасран тий гимтэн гэсэн асуудлыг би байхгүй гэж яг байна. Гэхдээ ерөөсөө стандарт нь дандаа 4 м тийм ойр хойрхон юунууд байдаг гэж хэлэх гээд шүү дээ тий. Зөв. Өргөс туцаашаа зөв л дөө 4 м. Тэгэхээр их л өртөгтэй л юу болж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэр бол угаасаа байгаад. Өргөс туцаа хашаа бол одоо Монгол улсын баялаг мал те. Малыг одоо хилээс гаргахгүй тул ямарваа нэгэн зөрчлийг одоо хилд цаатуулахын тулд өргөс туцаа хашаа гэж одоо урт байгаад. Монголын салхил ихэвчлэн баруун хойноос байна. Тэнгүүд зүү урд зүгтээ бол одоо жишээлбэл одоо яг уу мал нь одоо уруудаад гарахын гэвэл одоо манайх бол яаж ийн гэсэн үг шүү дээ. Нууцээр доншоод одоо торон садараа хамгаалж чинь тийм үү. Ингэснээр бид нэр яг улс одоо тий ард иргэдтэй учирч болох гिचнээн тэр бом тийм үү. Төрийн хохирлыг бид нарт даван туулгаж тор хийж байгаа тийм үү. Тэрийг дасан зогсоохын тулд ингэнгүүт бид нар энийг зөвхөн тор гэдэг утгаар нь ягаад ашиглаад байх юм бэ гэж бодож байгаа. Энийг бид нар ягаад дээгүүр нь холбооны шугам явуулж байна. Энэ холбооны шугам одоо явцсан байгаа л да. Холбооны шугам бол тэгээ холбооныхоо шугамаар авчилж ягаад бид нар камера явуулж байна. Ингээд бодоод үзэнгүүт бас тэр материал энэ төр судалж байгаа хажуугаар яг тооцоолны үндэстэй ер нь уялдуулж бүтээлээ өгч өгдөр зүгээр санаа зовх зүйл бол ер нь бол аливаа утас төр зуны улирал үлийн улирал төр заавал төр суналт эдрийг бүр тооцсон норомтой байж идэг чангалах хүчин хүртэл байж байгаа тийм ээ тэрнтэй уялдуулах бол магадгүй ер нь салхилтын үед хоёр яасан утсан сунаад ирсний оронд холбиролт юунд ийм ачаалд орох тохиолдолд яах вэ гэдэг юмнууд гарч ирж шээ тэгэхээр магадгүй та хоёрын бүтээлдээ байгаль цаг уурын ийм нөхцөлд ашиглах боломжтой энэс хитэрсэн үед ашиглахгүй гэсэн тэр одоо заавар юмнуудыг бас тусгаж тийм ээ бүтээлийг ер нь зааварт нь тусгаж өгөх шаардлагатай болов уу гэж бодож байна. За тэг амжилт хүсье. За баярлалаа. Хамгийн гол нь наатахны чи хийцийг бид нар сайн харсан. Одоо яг зүгээр цаг тавьчих байгаа учраас механик хийцүүд бол ерөнхийдөө болж байна. Тэр чинь би бол үлэмжирч. Зүгээр яг ийм электрон хэрэгсэлээр хамгийн хүнд юм гэдэг. Одоо та нар яг тэр хүрээгүй. Хүрээд ирэхтэр их гоё юмуд гарч байна. За ямар юмуд гарч ирэх вэ? За хамгийн түрүүд бид нар IP65 гэдэг нэг үзүүлэлт үйт. Тэр нь ямар үзүүлэлт вэ? Гадаа ажиллаж байгаа электрон тоног төхөөрөмжүүдийг зас, бороо, чигний хамгаалалт гэдэг нэг олон улсын стандарт үйт. Тэр стандартаас бол нэг ч юм алга. Ягаад гэвэл ус орж болохоор байна. Говьд шуурга орох төр янз бүрийн ийс юм шороонууд их орохоор байна. Моторч ирдүүхтэр тэр битүүмжил үнцэндээ алга байна гэсэн үг шүү дээ. Усны халга байна, чигний халга байна. За тэр битүүмжлийг хийгээд ирэхдээ басаахад зөрөө цөөрөг нүдүүд гарч эхэлдэг. Яг тэр хитрхийг битүүмжлэлтэй хийгээд ирэхдээ наа төмөр идэж яддаг те. Халаад дотор талынхаа агаарууд нь юм уу? Үгүй доос дотор талдаа чиг цам зохино. Бим битүү хийчихнэ гэдэгтээ та камераар суулж авах гэдэг шүү дээ. SD карт марта. За тэгээд тиймэрхүү асуудал гарна. За тэгээд 100 болох тэр камер чи падгийн унтарчин. Яг тэр нөгөө өөрөө халаад унтарна. За тэгэхээр одоо яаж юм бэ? Би сая 3 том асуудал хэлээ ш. Нэгдүгээр зардал ямар авах вэ? Хяналтын үйл ажиллагаа ямар авах вэ? Холбооны утсыг тэг яг үнэхээр тэгж
4 м тутам тэгж байрлуулад хянч чадах уу? Тэгээд одоо байгаа тэр IP65-ын тэр нөхцлүүдийг бүгдийг нь хангах асуудал байна уу? Дулаан утны асуудлыг яаж шийдэх гэж байна? Холбооны үйлчлэгээний хувьд холбооч одоо застав бүр холбоочтой. Өөрийн гэсэн цалингаа авдаг. За энэ маань юугаа гэхээр холбооныхоо шугамыг л янзлах хэрэгтэй. За отрядын инженер гэдэг яриад тэгэхээр одоо отрядоос застав хүртэл тийм ингээл хариуцаа явчихдаг байхгүй. Тэгээ ингэнгүүт бид нэр заставд мэрэгжлийн холбооч юм байна. За мөн хилийн харвал. Хилийн харвал дээр одоо манай явж байна. Энэ манай бол үргэс тутан гашин инженерийн байгууламж тийм үү. Энэ маань бас юу штэ. Тор гэдэг чинь бол засвар үйлчлэгийг цаг тухайд нь хийж явахгүй бол бас нөгөө нэг модон шон гэдэг нь өмхрөөд байна. Ингэнгүүт энийг яах вэ? Тухай бүр нь одоо яваад одоо тий 7 хоногтой одоо явж байгаа манаануудад тийм маань тий үйлчлэгийг нь хийчихэж байгаа. Тэгээ ингэнгүүт одоо ингээд бодоод үзэнгүүт хилийн манаа тий үргэс туцан гушаага засч байгаа юм чинь яг одоо энэ манааны тоо цөөрн л доо мэдээж одоо би тэрийн бүтээлүүд бид гол нь манааг орлох үүрэгтэй. За ингэнгүүт тэгээд ирэхгүйт тэр явж байгаа манаа маань чанартай үйлчлэгээ хийгээ явах бол ямар нэгэн байдлаар тий хүний хөдөлмөр гэхээс бол яг үнийг хэлээд одоо мөнгө тий одоо эдийн засгийн талаас авал ямар нэгэн асуудалгүй л гэсэн үг. Хоёр одоо бичлэгээр дахиж харуулаад тэр явж байгаа шон дээр бэхэлсэн 2 утсааг харуулад байгаа. Би нэг бэглэгийг нэг бичлэгийг дахиад сэргээгээрэй. Энэ өөрөө ийм хүндий хоолоогоо энийг шипилкээр ингээд энэ тэлэгч суйрлуулсан байгаа. Тэлэгч биш нэг хуунцар эргэдэг. Тэрэн дээр өөрөө эргэгдээд энэ маань яасан гэхээр энэ хоёр металл утасныг контактлуулахгүй. Энэ мод норхоор контактлаад ярих боломжгүй болдог уцаар. Тэрийг контактлуулахгүй тул энд нь ийм гүн юу суулгаж гисэн байна. Пявер дээдлийнхээ утсыг яаж бэхэлж байгаа наад юун дээр? Энэ утсыг басгасаар дээдл дээр нь ийм хомуучгаар дарж боосон байна. За. За ингээд шүүгчдийн гэрэл асаж Монгол улсын төлөө зүтгэе бүтээл тэнцвэргүй юу гэдэг шийдэгдэнэ. Ингээд бүтээл нэг ногоон цог жавхлан шүүгч нэг улаан. За миний хувьд бол ер нь бол хил дээр бол янз бүрийн хувилбар байх хэрэгтэй. Цогийн тэр юм байлаа ч гэсэн давхгүйр нэг нөөц хувилбар байх хэрэгтэй гэдэг утга. За баяр хүргэе залуучуудаа. За одоо би дахиад асуудаг асуултаа асуучдаггүй. Эрхэм шүүгчтэй 3 дугаар шатнд хэрэглэгчийн судалгаагаа хинээр хэлүүлэх юм бэ энэ бүтээлийг? Наа чи бол ерөөсөө юм байна. Хил хамгаалах ерхий газрынхаа өөрөөсөө мэдчихэл IT-ийнх нь. Тэгээ тэр хүмүүс биднэрт үнэлт өгөнд өгөхөөс өөр авахгүй. Түрүүнээс биш хүн хил дээр авч туршуулж болохгүй. Бид хоёр томилтоор яваад нууцаар хажуур гарч мараа. Камер хажуур. Хил зүрхчд болж юу? Тий. Нэрээ тийм шүү дээ. Өөрөө алах юм байна. Болоо. За болоо. За энэ төрсөн шатны ямар ч хэлсэн. Туслах боллоо. Тий. За зэрэгт зогсож жагаад Монгол улсын төлөө зүтгэе. Цаг мангадахын багийнхныг Монгол улсын төлөө зүтгэе гэсэн чинь тэг гэсэн үү? Гүг. Гүг гэдэг чи одоо тэнцээгүй гэсэн үг болох гэж. Зөв тэнцгийн хувьд бол тэнцэлтэй. Гэхдээ яг тэг гэдэг бид тэрийг шоглоог болохгүй. За ямар гэсэн бэ? За бүтээлээ танилцуулаа. Ерөнхийдөө мэдээж анхаарах зүйл бол бас хойш байгаа. Юмыг бол одоо төгс хийцэн гэж бид ярьж болохгүй. Тэр бүхнийг одоо шүүгчний маань үнэхээр мэрэгэн өгөөд оновчтой хэлж өгч байна. Нэгдүгээр шатны шалгуулалтын ногоон утсыг авах, энэ ногоон утсыг хоёр бол мэдээж ялгаатай байж тараа тий. Ялгаатай байдаг яг хаа. Нэгдүгээр шатнд бол бид тэрийг хөдөлмөр рүү олдоогүй шүү дээ. Энэ бол одоо жинхэнэ одоо бид тэрийн хөдөлмөрөөр олдож байгаа. Бид тэр ч одоо энийг одоо хийхэд бол ганц бид тэр биш. Бид тэр ард бүтэн баг ажиллаж байгаа. Хилийн 0184-р анги хил хамгаалах байгууллага тэр чигээр тэгээд бид тэр ажлын цаанаас л нэг гоё бүтэмжтэй байсан. Тэгээд энд бас мэдээж бас бүх багийнхандаа баярлаа гэж тийм. Урилган сайхан болохоор их аргагүй юм л да тий. Тий яг хүмүүс бол яг тэр чиглэлээр нь хүлээж авч байгаа л да. Бид хоёрын тэнцэл ашигын төлөө биш юм. Энэ бол одоо улс эх орныхоо төлөө байна. Бид нар нийгэм өмнө хүлээсээ хариуцлага гэж байгаа гэдэг үйлдвэрийнхэн бүгд тэгж дэмжиж байгаа. Дээрээс нэг аав ээж хоёртоо бас хандаа бас баярлалаа гэж тийм. Ард ер нь тэгэл маш их олон хүн тусалж байгаа. Тэднийхээ итгэлийг алдаагүй энэ хуудсыг одоо олж авсан дэх баяртай байгаа. Энэ ногоон утсыг харахаар авахаар ер нь хүнд юу бодогддгийг? Гэхдээ ер нь өшөө цаашаа одоо яавал сайхан хийчих үү те? Өшөө 3 дугаар шатанда яавал энэ ногоон утсыг хахад авчих уу гэдэг л тийм бодол төрж байна. Яг миний хувьд улсын орныхоо өмнө бас хүн болгон хийсэн юмтай байх юм бол Монгол улс бол хөгжнөө. Угаасаа хөгжинэ. Манай Монголын одоо би хөгжлийн ялангуяа манай Сүхбаатар аймагт маш хөгжиж байгаа. Тэгээ бас одоо тэр олон хөгжлийн те авчирж байгаа бас би тэр ч гэсэн өчүүхэн ч гэсэн одоо те бас нэмрээ оруулж байгаадаа бас баяртай. Одоо та хоёртоо өгөх гэж байгаа энэ номон дээр ерөөсөө л
хувь хүний хөгжил, хувь хүний үүрэг оролцоо гэдэг улс орны хөгжилд бага юм шиг боловч ямар их үүрэг гүйцэтгэж чаддгийм бэ гэдгийг гайхамшиг хэмээх энэ Азийн сайн сайхан амьдралын төлөөх эрэлхийлэл гэсэн энэ номон дээр байдаг. Гайхамшиг хэмээх энэ номыг та бүхэндээ бэлэглэе. Гайхамшигтай сайхан олон зүйлсийг хийж бүтээгээрэй. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Ерөнхий ивент итгэгч шинэ бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Бүтээгч залуусыг дэмжигч, үндэсний шилдэг үйлдвэрлэгч Монгол Базальт компани. Залуу зохион бүтээгчдийн аяллаа хөтөж New Jolchin Tour компани. Санаагаараа жигүрлээ